Монгол улсын хүүхэд хамгааллын тухай хуулиас. Сургууль цэцэрлэгийн багш ажилтан албан хаагчид хүүхэд хамгааллын тухай дараах үүргийг хүлээн. Үүнд хүүхдэд бие махбодын болон гутаан доромжилсон шийтгэл үзүүлэхийг хориглоно. Сургууль цэцэрлэг дотор байрны орчинд хүүхдэд дарамтлж зүй бус харьцах явдлаас сэргийлэх, хамгаалах, суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлэх ном бүтээгдэхүүн худалдан авахыг тулгахгүй. Эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан мэдсэн даруйда заавал мэдэгдэх. Сургууль цэцэрлэг дотор байрны орчинд хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил төлөвшөлд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, цахим орчноос хүүхдийг хамгаалах. Сургууль цэцэрлэг дотор байр бүр хүүхэд хамгааллын бодлогыг батлан мөрдөж, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөөтэй байна. Боловсролын салбарын ажилтан бүр хүүхэд хамгаалалд чухал үүрэгтэй.